Сайн байцгааны эрхэм төвөмс иргэц та бүхэндээ энэ өдрийн имдэг айлтхан дэвшүүлж байна. Орой бүрийн 19 цагаас эрхлэн бэлтгэдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн 7 оны шинэхэн дугаараа танилцуулахад бид бэлэн болжээ. Үзэгчид та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна. Эхний мэдээ. Зуны тэргүүн харагчин Монгол сарын лусын буулцтай бэлэгцэн энэ өдөр дархан хайрхан уулаа тайх тахилгын яслын арга хэмжээ боллоо. Ингээд шаран усмаас бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөрөө эхлүүлэх гэж байна. Дархан уул аймгийн Төгс соёлын нэгэн өв болсон дархан хайрхан уулыг тайх ёслол өнөөдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 8-ны бэлэгт сайн өдөр боллоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ээлжид буусан 15 дугаар хуралдаанаар зуны тэргүүн сарын шинэ 8-ны бэлэгт сайн өдөр дархан хайрхныг тайх ёслолыг зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Гандан тэгчлэн хийдийн лам хуургууд уул усны тайлга тахилгын зан үйлийг уламжлахсаар гүйцэтгэж ном хурж сүсэгтэн олонд буян хураахын ерөөлийг өргөсөн юм. Мөн ёслолын үеэр дархан хайрхан уулын тахилгын ёслол, булгийн ихийг зорж, лам хуургууд ном хурах, дархан уул аймгийн авраг шалгаруулах, шагаан арвааны тэмцээн, сурын харва, дааг болон их насны мордын уралдаан, урлагийн тоглолт, хүжид бүхийн барилдаан, өсвөрийн бүхийн барилдаан зэрэг арга хэмжээ тус зохион байгуулагдлаа. За зуны тэргүүн сарын шинэ 23-ны бэлэгтэй сайн өдөр, лусын буултай энэ сайн өдөр аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчний шийдвэр, за мөн иргэдийн хурлын хуралдааны шийдвэрээр өнөөдөр дархан хайрхан уулаа дахих энэ уламжлалт болсон ёслол тайх уул дахих ёслолын үйл ажиллагаа маань амжилттай сайхан боллоо. За өнөө жил нар хурд гширсэн сайхан өдөр бас тохиож байгаа нь зөвсгтөө олон дарханчуудын маань сэтгэл тэнүүн байх сайхан нөхцөлийг бүрдүүлж байна. Тэгэхээр энэ жилийн аймгийн иргэдийн хурлын хуралдаанаас жил бүрийн энэ зуны сарын бэлэгтэй сайн өдрийг тогтож дархан хайрхан уулаа дахих юм шийдвэр гарснаар бас онцлог болж байна. За 2027 оноос эхлэн аймгийн иргэдийн хурлын хуралдааны шийдвэрээр дахиж ирсэн энэхүү уламжлалт хайрхан уулаа дарханчууд маань эртнээс уламжилж ирсэн Монгол зан заншил ёслолын дагуу байгаль дэлхийн аргадан дахиж эдээ будааныхаа дээжийг өргөж тухайн жилийнхаа байгаль дэлхийнхаа өнгө аясыг даатгаж ажил үйлс гэр бүлээ даатгадаг энэ уламжлалтаа. Тэгээд өнөөдөр энэ хөө сайхан хурсан ном болгон айл болгонд өрх болгонд хурч номын хүч маань хурч за энэ зам маань эдээ будаа элбэг байж за ногоо цагаа дэлгэр байж хур усны аюулгүй за нар хур тэгшэрсэн сайхан зам болох болтугай гэдэг ерөөлийг нийт дарханчуудаа өргөн дэвшүүлье. Өнөөдрийн хурсан мөн энэ сүсгтэй олны сэтгэл бүрхэн айл бүргэрийн хямарт шингэж очих болтугай гэдэг сайхан ерөөлийг бас бэлэгдэн хүргэе. Тэгээд өнөөдрийн тахилгын үйл ажиллагаа маань сайхан явагдаж байна. Зуны ихэнх сарын бэлэг дэмбэлтэй лусын буултай энэ өдөр дарханчууд бид дархан хайрхан уулаа тайж байна. Өнөөдрийн үлгэрчилсэн ёсчиг жаяг дэгийн дагуу дархан уулгад тайж бид бүгд ард иргэд сүсгтэн олноо бисрэг наадмаар ингээд улс авдгаа баясгаж байгаа ийм хайртай сайхан өдөр болж байна. Хайрхан уулыгаа тайх ёслол эхлээд бид өглөө нар эртлэн 7 цагт усны их дээрээ очиж тэндээ ном уншиж мөн дархан хайрхнаа тайж дахиад тэндээсээ цувраган дээрээ очиж бид нэр амтны аим аварч хонь сэтэрлээж бид бүхэн харин ард иргэдэгээ баясан дагуулж лус авдгаа баярлуулж баяр наадмын арга хэмжээ зохион байгуулж байна. Уг баяр наадмын арга хэмжээнд 32 бүхийн барилдаан мөн 2 насны их нас, дааг насны морины уралдаан, ном сум харваа гэж зохион байгуулж байна. Энэ жилийн шагаан харваа дархан хайлга тахилгатай холбогдуулж дархан уул аймгийн авраг шалгаруулах шагаан харваа болон өргөн дэлгэр үргэлжилж байна. Ингээд дарханчуудаа бүхэнд аз жаргал эрүүлэг хамгийн сайхан бүхний хүсье өрөөё. Дархан хайрхан уул та бүхний минь үргэлж ивэж явах болтугай. Дараагиндээ дархны төмөрлөгийн үйлдвэр компани иргэд аж ахуйн нэгжүүдээс хаягдал төмрийг тогтмол хүлээн авч байна. Үүнтэй холбоотой бэлтгэсэн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн туршаасан хаягдал төмрийг дархны төмөрлөгийн үйлдвэр компани ангийн үйлдвэртээ дахин боловсруулж гам бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсээр байна. Мөн Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт нийлүүлдэг круг зэрэг импортыг орлох ач холбогдолгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд та бүхний нийлүүлэх хаягдал төмөр гол төвхийд нь болсоор байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэлд дэмжин хамтран ажиллахыг урьж байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани иргэд аж ахуйн нэгжүүдээс тогтмол хаягдал төмөр авч байгаа гэсэн ямар онцлог мэдээлэлүүд байгаа вэ? За дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2026 оны хувьд өнгөрсөн жилээ бодволсны тодорхой 2-3 өөрчлөлт орсон хаягдал төмөр хүлээн авах журманд. Эхнийх нь бол мэдээж хаягдал төмрийг худалдаж авахд өмнө нь бол 1000 тонноос дээш байх юм бол 15% урамшуул олгодог байсан бол энэ жилээс
иргэд аж ахуйн нэгжээс одоо гэрээ байгуулан одоо нийлүүлж байгаа төмрийн тоон тутамд нь 15% урамшууллыг олгож байна. За хоёрт нь бол төлбөрийн хувьд бол тодорхой бас нэг удаашрал үүсдэг байсан. Энэ дээр бол дотроос тодорхой зохион байгуулалтууд хийж төлбөрийг бол ажлын 8 цагт багтаан олгож байгаа. За гурав дахь өөрчлөлт нь мэдээж аваад ирсэн хаягдл төмрийг бол одоо буулгах ажлыг бол маш урт хугацаанд хийж гүйцэтгэж байна. Энэ дээр бол бүр тодорхой ажлуудыг бас хийгээд ингээд явж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдийн танай компанид одоо тушааж байгаа энэ хаягдл төмөр үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нэг хэлбэр болж чадах уу? Импортыг оруулж байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэл бас ашиглаж байгаа гэж сонслоо. Энэ тухай мэдээллийг таас ярих уу? За дархны төмөрлөгийн үйлдвэр компани нь бол одоо 30 гаруй жилийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна. Мэдээж Монгол улсад одоо цор ганц байгаа одоо ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл. За дээр нь олборлолтыг явуулж байгаа. Төмрийн өдрийн олборлолт. За нөгөө талд бол ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг одоо тасралтгүй явуулж байна. За үүний зэрэгцээ бол жил бүр тогтмол одоо дотоодын зах зээлээс хаягдл төмрийг татан авч тухайн хаягдл төмрийг одоо боловсруулалтанд оруулж ган бүтээгдэхүүн буюу эцсийн бүтээгдэхүүн гаргаж дотоодын зах зээл нийлүүлж байгаа гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр яг энэ хүрээнд одоо манай компанид хаягдл төмрөө нийлүүлж байгаа иргэн аж ахуйн нэгж маань бол мэдээж дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгаа маш том юм одоо арга хэмжээ гэж ингэж ойлгож болно. Цаашдаа тэгэхээр бас манай дархны төмөрлөгийн үйлдвэрт та бүхэн манаас хаягдл төмрөө одоо нийлүүлж дотоодын үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж ингэж уриалмаар байна. Хаягдл төмрөө нийлүүлэхээр гэрээ байгуулсан тохиолдолд нийлүүлэх төмрийн хэмжээ зайнаас үл хамааран тээврийн зарлыг тооцож хаягдл төмрийг мөн газар дээр нь очиж авч байна. Та бүхэнд хаягдл төмөр хүлээн авч байгаа хаягуудыг танилцуулъя. Дархан аймаг дахь цэг Дархны төмөрлөгийн үйлдвэр компанийн байр холбогдох утас 7555 тэгтэг 22. Улаанбаатар хотс дахь цэг Дархны төмөрлөгийн үйлдвэр компани хаягдл төмөр хүлээн авах цэг Сонгон хайрхан дүүрэг 20 дугаар хороо Монсын уулзрын замын хойно байрлалтай. Холбогдох утас 90 27 77 30 99 тэгтэг 46 29. Мөн та DMP цэг-ийн сайтаар нэвтрэн захимаар холбогдох боломжтой. Дархны төмөрлөгийн үйлдвэр компанитай үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүрээнд та бүхний хамтран ажиллахыг урьж байна. Дараагийндээ 2026 оны 6 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын мэдээллийг бид тодрууллаа. 6 дугаар сард Дархан Улаан аймгийн нутгаар агаарын температур олон жилийн дундчийн орчим байх төлөвтэй байгааг мэдээллээ. За сайн бацхан та бүхэндээ Дархан аймгийн ус цагур орчин шинжилгээний төвөөс 6 дугаар сарын цаг агаарын өртсөн төлөвийг танилцуулъя. За сарын агаарын дундаж температур нь олон жилийн дунджаар 17-аас 19 градус гэдэг бол энэ сард олон жилийн дунджийн орчин байх төлөвтэй байна. За сарын нийлбэр хурд унц нь олон жилийн дунджаар 48-аас 57 мм ордог бол энэ сард олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур хурд унцны явцаас харуулбал хурд унц нь 1-р 10 хоногийн ихэн, 2-р 10 хоногийн ихэн болон дунд, 3-р 10 хоногийн дунд үедэд баг зэрэг сарын сүүлчээр ихэнх нутгаар бороо дуу цахилгаантай аадар бороо орж салхи ширүүсэх төлөвтэй байна. За агаарын температур нь 1-р 10 хоногийн дунд, 2-р 10 хоногийн дунд, 3-р 10 хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас 1-2 градусаар сэрүүн харин 1-р 10 хоногийн сүүлч, 2-р 10 хоногийн ихэн болон сүүлч үеэр 3-р 10 хоногийн ихээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байх төлөвтэй байна. За иймд малчид иргэд тариаланчид та бүхнийг богино хугацааны цаг агаарын өртсөн төлөвийг авч хэрэглэнэ үү гэж зөвлөж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээ. Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын үйлчилгээний үн тарифыг шинжилэн батлаад байна. Дархан хотын иргэдийн чөлөө цагаа өнгөрүүлдэг газар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн буюу Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын үйлчилгээний үн тарифыг Дархан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж шинжилэн баталлаа. Шинжилсэн тарифт хүүхдийн хөдөлгөөнд тоглоом, усан гулсуур, тоглоомын талбай, бага насны хүүхдийн тоглоомын тасалбар зэрэг үйлчилгээний үн багтсан байна. Мөн соёл амралтын хүрээлэнгийн гадна сурталчилгааны дэлгэц, био ариун цэврийн байгууламж, техник тоног төхөөрөмжийн түрээс гэрэлтүүлэг, талбай үйлчилгээ зэрэг бусад үйлчилгээний тарифыг мөн шинжилжээ. Шинэ тарифын үйлчилгээний төрөл, ашиглалтын хугацаа зориулалтаас хамааран ялгаатай байх бөгөөд орчин үеийн шаардлага ашиглалтын зардлыг харгалзан тогтоосон байна. За манай хөдөлгөөн тоглоомын хувьд бол 2019 онд туршилтын журмаа 3 сар ажиллаж байхдаа мөрдөж байсан үн тариф одоо хүртэл өөрчлөгдөөгүй байсан. 2020 онд аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор одоо батлагдсан. Сүүлд нь 2023 онд бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор бас батлагдсан. Гэхдээ бол үн тарифыг нэмэгдүүлж батлаагүй байсан. Энэ үн тарифыг бол өнөөдөр бид нэр бол нэмэгдүүлж
батлуулж байна. За манай байгууллагын хувьд бол энэ үн тариф нэмж батлуулах асуудал бол зайлшгүй тулгымцсан асуудал болж байсан. Одоо жишээлбэл манай байгууллагын орлогын төлөвлөгөө энэ жил тэрбум 300 байж байна. Манай байгууллагын нийт зардал бол одоо өнгөрсөн 2025 оны байдлаар бол зөвхөн цалингийн зардал гэдэг тэрбум 700 байгаа. За тэгээ өнгөрсөн хугацаанд манай ашиглалтын зардал 2022 оноос хойш ашиглалтын зардал маань бол 4.2 дахин нэмэгдсэн байна. Цалингийн зардал маань 3.8 дахин нэмэгдсэн байна. Нийт зардал маань бол 2.4 дахин нэмэгдсэн байгаа. Энэ хооронд бол бид ерөөсөө үн тарифыг нэмээгүй. Аль болох иргэдийнхээ нуруунд дээр очих ачааллыг бага байлгахын тулд бид ажиллаж ирсэн гэдгээ цохон тэмдэглэе. Манай үн одоо бага насны хүүхдүүдийн тоглоом буюу морин тойруулга, хаяг, тэгээд нархан гэдэг алсаг харагчийн үн тариф бол 6,000 төгрөг болсон байна. Энэ тоглоомууд бол Эрдэнэтийн парк дээр одоо Улаанбаатарын парк дээр бол 8,000 төгрөг байдаг. Тэрнээс бол манайх бага байгаа. За 20-30% юм бол бага байна. За бусад тоглоомууд маань бол одоо алсыг харагч, гинжит савлуур, одоо мөргөлдөг машин, за завь гэсэн тоглоомууд маань 4,000 төгрөг байсан, 8,000 төгрөг болсон. Их зардал гардаг тоглоомууд. Ягаад энэ үн тариф ягаад өсөж байна вэ гэхээр ерөөсөө ашиглалтын зарлууд өсөж байна те. Цахилгааны зардал, тэр тоног төхөөрөмж, илэглийн зардал. Тэгээд дагалдж байгаа нөгөө нэг аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахын тулд байгаа тэр олон ажилчдын цалингийн зардал маш их нэмэгдэж байгаа учраас бид энэ үн тарифа зайлшгүй нэмэх шаардлага үүсэж байгаа гэдгийг одоо ард иргэд минь ойлгох байхаа гэж бодож байна. За усан парк байна бол 30,000 төгрөгөөр тэгээд 2 цагийн хугацаанд одоо усан паркаар үйлчлүүлэх ийм нөхцөлтэйгээр үн тарифыг батлууллаа. За усан парк маань бол нэлээд онцлогтой. Одоо бусад гадаадын усан парктай адилхан нэг ороод гардгүйгээр гэж тооцох юм бол энэ усан парк үн тариф бол маш өндөр байхаар тооцоо байгаа. Одоо энэ тоглоомын зөв илэглийн зардлын тооцоол тухайн тоглоомн дээр ажиллах аврагч заавал байх хэвээр, өндөр жингийн хэмжээ дүүхэн байх хэвээр, зохион байгуулагч нар байх хэвээр гээл тооцоод үзэхэд бол маш өндөр дүн гарч байгаа. Бид нэр хамгийн бага дүн буюу ер нь бол ерөөсөө ашиг гэж тооцоогүй. Тэгээд зарлуудаа тооцоол тэгэл зардлынхаа төвшөнд үйл ажиллагаа явуулна гэд. Тэгээ усан парк ч мэдээж манайх ч задгай парк учраас одоо цөөхөн хоног ажиллана. Нартай дулаахан цөөхөн хоногт л ажиллана. Тэгээ бодож үзээд бид нар 30,000 2 цагийн хугацаатай 30,000 төгрөг гэсэн юм үн тарифыг батлууллаа. За ашиглалтанд орохын үед бол энэ үн тарифыг батлуулсан чинь бид нар одоо гүйцэтгэгч компани шахаж эхэлнэ. Гүйцэтгэгч компани нь бол одоо нэг усны бага зэргийн алдагдлыг засаж өгөх ёстой байгаа. Бид нар албан бичгээр өргүүлсэн. Нөгөө компани маань ч гэсэн ирээд янзлаад өгнө гэдгээ бол илэрхийлсэн байгаа. Тэгээ удахгүй тэр компани маань тэр ажлаа хийгээд өгчих юм бол манай зүгээс бол хийх ажлуудаа бэлтжчихсэн байна. Энэхүү шинжилэл нь Дархан хотын соёл амралтын хүрээлэн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоо үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чанар, аюулгүй байдал, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэдийн амралт чөлөө цагийг ая тухтай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм а. Үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Тодорхойлбол Совд онлайн дэлгүүр үйл ажиллагаа улам бүр өргөжүүлэн шин салбараа нээсэн байна. Нээлтийн арга хэмжээг тохиолдуулан 10% хямдрал зарласан байна. Бүгд найрамдах Солонгос улсын дотооддоо хөдөлтаалдаг Costco E-Mart-ийн 100% чанарын шаардлага хангасан эрүүл аюулгүй хүнс, хүнсний нэмэлт, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг Совд онлайн дэлгүүр Дархан хотдоо хөдөлтаалж байна. Бүтээгдэхүүнүүдээс дурдвал амттан чихэр шоколад, Chocopie бичэн, чипс, ундаа, кофе, энергийн ундаа, найруулдаг цай болон дүрдэг цай, бэлэн гомин, далайн байцаа, туна, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу витаминууд, ахуйн хэрэглээ, гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд, угаалгын нутаг, саван үнэртэн, ла шампунь, ангижруулагч, биеийн тос, хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд болон нүүр угаагч, чийгшүүлэх тосны ком, мист, маск зэрэг 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэг дороос худалдан авах боломжтой.
Энэхүү салбар дэлгүүр нь төв дэлгүүрээсээ 70% өөр бараатай гэдгээрээ онцлогтой. Төв дэлгүүр нь шинэ алхам сургуулийн замын эсрэг талд байрладаг бол салбар дэлгүүр нь шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд байрлаж байна. Та бүхэн Сувд онлайн дархан гэсэн гар утасны аппликейшн болон Сувд онлайн цэгийн вебсайт ашиглан Costco E-Mart купоноос шууд захиалга хийж орон нутагта өөрийн гар дээрээ авах боломжтой. Захиалга ирсний дараа төв дэлгүүрээс бараагаа авна. Сувд онлайн салбар дэлгүүрийн хаяг Дархан сум 11-р баг 13-р хороолол шинэ хорооллын 21-р байрны замын эсрэг талд байрлаж байна. Цагийн хуваар өглөө 10-аас оройн 19 цаг 30 минут хүртэл ажиллана. Холбогдох удас 96 78 78 78. Та бүхнийг Сувд онлайн дэлгүүрээр хүрэлцэн ирэхийг урьж байна. Дараагийндээ 2026 оны талбайн теннисний Дархан аймгийн аврах шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Дархан аймгийн аврах шалгаруулах талбайн теннисний тэмцээн 2 өдрийн турш амжилттай үргэлжилж нийтдээ 60 гаруй тамирчин оролцлоо. Тэмцээн 8 нас хүртэлх 9-өөс 10 нас, 11-ээс 12 нас, 13-аас 18 насны гэсэн 4 насны ангиллаар ганцаарчилсан болон хосын төрлүүдээр явагдсан бөгөөд авхаал замбаа, ур чадвар, сурсан мэдснээр өрсөлдөж шилдэгүүд тодорлоо. 2026 оны Дархан аймгийн аврах шалгаруулах талбайн теннисний тэмцээн за 6 дугаар сарын 6-наас 7 өдрүүд зохион байгуулалт явуулж байна. За энэ оны аврах шалгаруулах тэмцээнд 8 сургуулийн 64 тамирчин одоо ганцаарчилсан болон хосын төрлөөр 8 нас, 10 нас, 9-ээс 10 нас, 11-ээс 12, 13-аас 18 насны ангиллаар 4 насны ангиллаар зохион байгуулалт явуулж байна. За энэ онд бол Дархан аймгийн талбайн теннисний өсвөрийн тамирчид бас баггүй амжилт гаргасан байгаа. За оны эхэнд 2 дугаар сард болсон Азийн аврах шалгаруулах 14 насны тэмцээнд мөнх очир амжилттай оролцоод ирсэн. За мөн 3 дугаар сард зохион байгуулагдсан Ширнак хотод зохион байгуулагдсан 16 насны багийн охидын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний урьдчилсан тэмцээнд Дархан аймгаас бас Монгол улсын шигшээ огт 3 тамирчин оролцоод амжилттай оролцоод ирсэн байгаа. Вьетнам улсад зохион байгуулагдсан бас өвгүүдийн 16 насны дэлхийн аврах шалгаруулах тэмцээний урьдчилсан тэмцээнд бас Монгол улсын шигшээ огт Дарханаас 3 тамирчин оролцсон. За 4-р сар зохион байгуулагдсан бас Азийн аврах шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд 1-р группэд Монгол улсын 4 тамирчтай 2 онооч оролцуулаад Дархан аймгаас Монгол улсын эмэгтэйчүүдийн шигшээ огт шалгаран амжилттай оролцоод ирсэн байгаа. Теннисийг 8 жил хичээлж байгаа. 2018 оноос. Тэгээ одоо энэ аймгийн аврагт болохоор 13-аас дээш насны тэмцээнд ганцаарсан хосын тэмцээнд ороо явж байна. Ганцаарсан дээр алт аваад тэгээ зоондоо одоо хосын нараа дуусаагүй зоон дуусаг байгаа. Ерөнхийлөгчийн цам гээд тэмцээн дээр алт авсан. Гадны усаар нь болохоор нэг Дэвис Кап гээд дэлхийн аваргын өмнө өрчсөн тэмцээн дээр Непал Лаос гээд Лаос зэрэг усууд ирнэ яасан. Ер нь бол нэлээд амжилттай юм. Талбайн теннисээр хичээлээ 7 жил болж байгаа. Өнөөдрийн аймгийн аврах дээр холимог хос болон ганцаарсан төрөлд оролцож байгаа. 90-д одод гээд цуврал тэмцээнээр алтан медаль авсан. Ганцаарсан төрөл дээр. Ингээд одоо баг хамт олноороо ийш тийш олон тэмцээнд явдаг болохоор илүү нийтж олж чаддаг. Одоо бусад одоо дэмий зүйлд өрөх цагаа ер нь зөв зохистой өнгөрүүлж чаддаг. Сая 3 сард дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод Шри-Ланк улс руу багаараа амжилттай оролцоод ирсэн байгаа. Миний хамгийн сүүлд гаргасан амжилт бол 4 сард Шри-Ланк улс руу дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтод багаараа амжилттай яваад ирсэн. Инстэ теннисээр хичээллээд 10 жил болж байгаа. Ганцаарчилсан болон холимог хосын төрөлд орж байгаа. Тэгээд ганцаарчилсангийн төрөлд болохоор сая тоглоод алтан медаль авсан. Тэгээд холимог хосын төрлөөр оролцоод одоо тоглоод явж байна. Сая Энэтхэг улс руу Билли Жин Кинг Капд явж ирээд 6 дугаар байранд ороод ирсэн байгаа. Улсын хэмжээнд болохоор ер нь бол хосын төрөл ганцаарчилсангийн төрөл нийлээд 7 удаагийн авраг болж исэн. Ер нь бол биеэ даах чадвартай болоод бие бэлтэр илүү сайн хөгжин, тэгээд сэтгэл зүй сайтай болно. Одоо олон найз нөхөдтэй болоод ер нь бол хүмүүстэй нийтэж болно. Талбай теннис буюу газрын теннис нь шатар шиг ухаан, хуурда төвчээр шаардсан, эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай, биеийн бүх булчингжийг төвжүүлдэг олимпик спорт юм а. Дархан аймгийнхаа нийт өсвөрийн тамирчдад дараа дараагийн тэмцээн оролдоонд нь амжилт хүсэж, эх орныхоо нэрийг улс төв дэлхийд цуурайтуулахыг хүсэж байна. Үзэгч та бүхэндээ Дархан улс Илэн төв аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэл хүргэе.
Төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаарын дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхаарал үзсэн эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргааш 19 цагаас эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.